гэдэг энэ амтан байна болохоор онгоц шиг өөрөө нисдэг газар шуулуу шууд дээш ингээл хөрөө нисэвчдгүүд энэ амт ингэж маш урдаан хугацаанд гүйжиж маш том 70 ингээд дэлгэхээр 3 м урттай сэг зэм гэдэг зүйл бол энэ ингээд хэрэг энэ шувуу ирээ задлахгүй бол ингэж түнтэж байгаа хагарна тийм ямар нэгэн байдлаар хагарна энэ дотроос ямар нэгэн өвчнөд амтан бол тэр ингээд байгальд ингээд агаарт ингээд цацгаж байгаа тийм үү тэгэд хүн амтан бус өшөө юм зөндөө хүрх саахан цэвэрлээд яг яс үлдээгээд яс нь бол байгалийн жамаар яг газартаа хөрс болоод энийг болохоор яг байгалийн цэвэрлэгч Хятадын байгалийн нөөц газарт нөмрөг тасны судалгаа одоо хийгдснээрээ Хятадын байгалийн нөөц газарт 560 орчим үүр байна. Эндээс жил болгон ерөөд 120% эзэнтэй байдаг. Энэ 120 үүрнээс яг нисгэл ангаахаа гэж ярьдаг. Нөө нэг нисэж байгаа нь болохоор ерөөд 70-аас 80 залуу бодгал гэж байгаа нь бид нар ер нь хүүхэд тийм үү? Бидний нас одоо яг үнэглээд бид нар 18 хүрээд нас биеинд гүйцсэн гэдэг бол бидний ярьж байгаа 5 жилийн дараа энэ шууд нас биед гүйцэт юм байна. Тэр үедээ одоо тэр болтлоо бас нэг госоо олохын тулд тийм үү? Госоо олж явж госоо хайсаар бол госоо яг 5 жилийн дараа госоо олоод тэнгүүдээ эн чинь бид нар гэр гэж юмд амьдрдагтай адилхан эдэрт нэг үүр гэж юм байгаа. Үүрээ ингээд өөрснөө нийлээд засах юм уу те энэ ч байгаа хуучин муу үүрийг сэргээж аваад амьдрчиж байгаа чи ер нь. Тэгэл ер нь насбай гүйцэл явхан болоод эхэлж байгаа. Дөнгөд үүрэн дээрээсээ нисэл 8 сард нисэл 9 10 сард гэл урагшаа яваад өгч байна. Ихэнх залуу бодгол. Одоо түрүүсэн нүүдлээд ирэхээр нэг 5 жилийн дараа энэ чинь нүүдлээд ирж байна гэсэн чинь тэрний 5 жилийн дараа бас ерөөсөө нүүдэлчлэлт хийхгүй байна. Бид нар энийг яад тогтоосон бэ гэхээр нэгдүгээр нь далавчны тэмдэг гэсэн чинь далавчны тэмдгээр болохоор Солонгос байгаа бас шууд судлаач нар бид нар лөө энэ танах мөн үү энэ хэдэн оны эдэн сард яасан бэ гэдэг бид нар дата мэдээллийн бүгдийг бичээд авсан байдаг болохоор нэгдүгээр тэгж мэдэж байна. Хоёрдугаар хамгийн анх эхлээд яаж мэдсэн бэ гэхээр нуруунд дээр нь бид нар сансрын нарны талтай биднэрт ингээд сансраад мэдээлэл өгдөг юм үүрэгч маягаар хийж явуулсан. Тэр шуум маань анх эхлээд Солонгос яваад гсэн байхгүй. Тэгээ бид нар энэ чинь нүүдэлдэг шуу юм байна. Энд хурж ирээд тэр нь үржилт орсныхаа дараа 5 нас өрөөд үржилт ороход эн чинь бүрэн нас бий гүйцэж байна гэж үзэж байгаа. 5 жилийн дараа л ирээл үүрэн цацаад ингээд үржилт цоо тэгээл нүүдэл хийх болчихж байна. 5 жилийн дараас эхлээд энэ чинь бол амьдрах нэг чадвар нь илүү их сайжирчтэй юм шиг байна. 5 жилийн дараа. Тэгээл дээрс нүүдэл юм бол энэ чинь эдэл энэ чинь нэг яг жил жилээр ингээд тасгасаар байгаа тийм үү. Одоо альва нэг юм чинь байгаль дээр тасан зөгсөж ил яваа юм. Энэ чинь өвөлдөө нөгөө дүнг нисэж байгаа залуу бодгол өвөлдөө энэ чинь амьдрах чадваргүй болоо шууд яваад гэж. Тэнгүүд ирээл энэ чинь дараа жил нь 10 сард явсан бол 11 сард яваад ч юм ингэ тасж байгаа яг 5 жилийн дараас эхлээд тэр нь бүрэн нас бий гүйцээр амьдрах чадвар нь илүү их сайжирч гараад явах болчихж байна. Сэг зэм гэдэг зүйл бол энэ ингээд хэрэг энэ шувуу ирээ задлахгүй бол ингэж түнтэж байгаа хагарна. Тийм ямар нэгэн байдлаар хагарна. Энэ дотроос ямар нэгэн өвчнөд амтан бол тэр ингээд байгальд ингээд агаарт ингээд цацгаж байгаа тийм үү. Тэгэд хүн амтан бус өшөө юм зөндөө хүрх магтал. Тэрийг хамгийн түрүүнд очиж устгадаг зүйл. Шуу одоо ингээд та нар ингээд хүмүүс сэг зэм замын хажууд байна. Сэг зэм гарцсан дээр ингээд устгаж ил байгаа юм л да идээд байж байгаа ч тэр ингээд саахан цэвэрлээд яг яс үлдээгээд яс нь бол байгалийн жамаар яг газартаа хөрс болоод энийг болохоор яг байгалийн цэвэрлэгч